Манай ерөнхийлөгч Баттулга түүний тамгын газрын дарга инхултнаар альва ямиг дүүлээд өнгөрөөчих санаатай байгаа юм шиг харагдах болоод байгаа. Ашиг сонирхлын зөрчил яваад байдаг юм болов уу хэмээн хардхуйц үйлдэлүүд нь анзаарагдаад байна. За жишээ нь сонгуулийн сүүлийн хоногудад офшор дахь мөнгийг оруулж ирнэ. Монгол улсын бүх иргэдийн өрийг тэглэх шаардлагыг арч намаас хүлээж авлаа хэмээн шоуцснаар Мие инхултыг манантай нам тавьсан билээ. Гэвч тэрээр одоо ажлаа авсаар бараг 100 хонох нь. Энэ хооронд нөгөө өр тэглэх тухайд бүр огт сургахгүй зам харсан. Офшор дахь мөнгө оруулж ирнэ үү хэмээн уриалсан төдий болоод 49 хоногт нь ч илүү тэр мөнгнүүдээ оруулж иргэн сэлэм эргүүлж дахиад авах юм гэж битгий ойлгоорой та нар хэмээн эрчийг нь сулруулан юу ч биш болгон аргацаасан. Тангаргаа өргснөөс хойш ажлаа эрч хүчтэйгээр эхлүүлж байгаа мэт сэтгэл төрхүүцээр шоудаж төрийн албан хаагч хүн бүх төрлийн сонгуулийн сурчлаганд оролцох хоройтой. Иймээс энэ хуулийг зөрчсөн Англид элчин сайд Санжийн Баяр, Шведд элчин сайд Минцайхны инх сайхан нарыг эргүүлэн татна хэмээн сүр дуулаан болгож бичиг цаас шидэлцэж сүйд майд болсон. Өнөө Мегийн багийнхан түүний зангид мэддэг болчихсон юм шиг байгаа. Элчин сайдаар оролцох нь өөрийн чинь хэрэг биш шүү дээ хөө гэх маягийн бичиг эргүүлж ийдсэн. Тэгээд л таг болон замхарсан. Үүнээс нь ч болсон уу Санжийн Баяр амаа татаж нам гүнхэн суугалсан. Инх сайхан нарийн шведх монголчуудын тархийг уух хамаагаар өнөөх л гадаадын хөрөнгө оруулалтын үлгээрээ ярьсаар, гадаадынханд баялгаа харамгүй өгөх хэрэгтэйгээ ярьсаар л швед хэлцингээ хийсээр л байгаа юм байна. Сонгуул дууссан Баттулга ялсан тул хууль зөрчсөн хэрэгч бас мартагдаж байгаа юм болоо да. Бид арайч ийм ерөнхийлөгч хүсээгүй л дээ.